За энэ дэмжиж байгаа хувь санаачлагч байгаа. Гэхдээ бас энд нэг хэдэн зүйлийг бас хэлэхээс өөр аргагүй байна. Бид хүн энэ гэмт хэрэг зөрчлөөс бас иргэдэд хамгаалах юм үүрэгтэй төрөлтөө тэгээд бид хэд бол ер нь энэ орон сууцны хулгай лаврын араас нь өөрөөр хэлбэл нэргсэн хойно ашгарав гэдэг л болчихж байгаа. Маш олон иргэн хохирсон. Одоогоор мэдэгдэж байгаагаар бол 3637 иргэн одоо энэ нөгөө өргөдөл гомдлоо өгсөн шүү дээ. 118.5 тэрбум төгрөгийн хохирол одоогоор мэдэгдэж байгаа. Мэдэгдээгүй бас маш их итгэж найдаад хүлээгээ сууж байгаа хүмүүс байгаа. Зөвхөн одоо нэг хүний одоо хохироосон, залилсан 260 хохирогчтой олон 10 тэрбум төгрөгийн хохиролтой ийм хэрэгч бас байгаад байгаа. Тэгэхээр энэ хуулийн одоо ач холбогдол нь бол бид нар эргэж одоо үүнээс хойш энэ хуулийг батлан гаргаснаар энэ урьдчилсан байдлаар улсын бүртгэлд бүртгээд тэр одоо сонирхож байгаа иргэн маань тэр одоо улсын бүртгэлээс лавлгаа аваад энэ байран дээр өөр давхардаж захиалсан захиалга байна уугүй юу? Энэ гараж дээр өөр давхарсан захиалга байна уу гэдгээ үзэх юм одоо боломжийг нээж өгж байгаа хамгийн одоо чухал зүйл байгаамаа. Тэгэхээр нөгөө иргэн маань өөрөө энэ дээр өмнө нь тохиолдоод байсан олон нэг байран дээр нэг хаягн дээр олон иргэнийг залилаад байсан энэ асуудал байхгүй болохыг нь хааж өгөх юм одоо ач холбогдолтой хууль байгаа. Өмнө нь бол энэ барилгын компаниуд чинь нөгөө өөрсдөө нэр өгөөд за тэр байрны А блок, Б блок гэдээ өөрсдөө компаниараа нэр өгчөөд тэгээд түүн дээр үндэслээд А блокийн тэдэн өрөө гэж захиалга аваад за ингээд энэ одоо захиалган дээр олон давхардал үүсгэсэн. За энэ олон давхардал үүсгэж чад яг дараагаар нь байшин баригдад дууслаа гэж бодоход энэ дээр албан ёсны хаяг авах гэхээр нийслэлийн хот байгуулалт болон хотын стандартын газраас олгосон ийм албан ёсны хаягаар одоо бүртгэгдэхээр нөгөө анхны захиалга авсан хаяг чи өөрчлөгдөд авчих. Тэгэхээр иргэдийг ингээд төөрөлдүүлсэн нөгөө компани болохоор давхардуулж иргэдийг хохироосон ийм асуудал бол гараад байгаа учраас энэ хуулийн одоо ач холбогдол нь эндээ оршиж байгаамаа. За дээрэс нь энэ дээр би бас нэг зүйлийг хэлмээр байна. Сая улсын хурлын гишүүн Сүхбаатар Эрдэнэ бол Далайнбаатар нартай ингээд орон нутагт ажиллаж байхад Дархуул аймаг дээр эрүүл мэндийн салбарын эрүүл мэндийн одоо газрын үйлдвэрчний эвлэлийнхний баталгаа гаргасан одоо сурталчилсан за ямар нэгэн байдлаар одоо ямар байдлаар юм мэдгүй аман байдлаар юм ингээд энд байрны захиалга хийгдэж байна. Энэ байрны захиалгаа өгөө гэдэг ийм зүйлээс болоод эрүүл мэндийн салбарын 70 гаруй иргэн одоо нөгөө байранд урьдчилсан байдлаар мөнгө төлөөд ингээд залилуулсан ийм кейс гарч ирж байгаа. Тэгэхээр энэ одоо компани маш одоо хариуцлагагүй байна, маш гомдмоор байна. Энэ төрийн албан хаагч дээрэс нь хуруу хумсаа хуйхлан байж цалингаасаа илүүчлэн барин эрүүл мэндийн салбарынхан ингээд одоо жижүүрт гарам барин нэг хідэн цаас цуглуулад өр зээл тавиад нэг компани дээр одоо ингээд баахан мөнгө төлцсөн нөгөө компани ингээд хулигтаад алга болсон. Ийм кейс хүртэл байна. Тэгэхээр бид нар ганцхан энэ одоо ирээдүйдээ энэ хууль шинжилэн баталснаар ирээдүйд үүсэх хохирлыг одоо багасгахаас гадна энэ дашрамд манай энэ хууль шүүхийн байгууллагууд, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагууд энэ хохирцсон иргэдийн асуудлыг, энэ олон зуун тэрбум төгрөгийн асуудлыг яаралтай анхаарч шийдэхгүй бол энд хамгийн одоо боломж муутай төсвийн байгууллагын цалин авдаг, хуруу хумсаа хуйхлан байж хідэн цаас цуглуулсан хүмүүс маш их хохироод байна шүү гэдгийг бас энэ дашрамд хэлье.